Байлдааны арга барил, зэвсгийн технологид хувьсгал хийж, дэлхийн түүхийг өөрчилсөн олон зуун жилийн түүхт морин цэргийн тактик, орчин үеийн дайнд ч хэрэглэгддэг гэд олон талаараа Монгол цэргийн түүх дэлхийд давтагдчихгүй. Модон шанин үеэс халах голын дайн хүртэл бидний өвгдөөц харьцангуй хүчтэй тулгарсан олон тулаанд гайхамшигтай ялд байгуулж иржээ. 2000 жилийн түүхээс хамгийн шилдэг тооцогдох тулааныг сонгох бэрх хэдиж түүхэн ач холбогдол, байлдааны арга барил болон тоон харьцаан дээр үндэслэн дараах 3 тулааныг онцолж байна. 1449 оны 7 дугаар сард Исэн тайш, Тогтух Бухаан, Алаг Чинсэн тэргүүтээ 2 түмэн монголчууд 3 замаар Мэн ус руу давталж, улмаар 8 дугаар сард түүний өдөрцөн гол замын цэрэг Датун хот руу давшив. Мэн улсын залуу хаан Жинтун их сайд Ванжин тайгны ятгалахад орж, яаран сандран цуглуулсан хагас сая цэрэгтэй их армийг өөрийн биеэр удирдан Исэн тайшийг тосч байлдгаар хөдөлжээ. Жинтуны их цэрэг Жуён хөтлөөр Бээжингээс гарч Мэн улсын 9 гарнизорын нэг болох Шүэнхуагаар дайран Датун хотод очоод Монголын тал нутг руу аян дайн хийж Юушинаар дамжин буцах байв. Гэвч олон хоног үргэлжилсэн ширүүн бороо явган цэргийн хурдыг сааруулж 8 дугаар сарын 18-нд Датун хотод хүрэв. Хотын хамгаалагчид Монголын тал нутг руу орох нь эзэн хааны амь насанд аюултай байж болох тухай ятхан Бээжин рүү буцахыг санал болгожээ. Ингээд монголчуудад илт зөрүүлэлгүй буцаж явах замдаа ялсан мэтээр зарласаар явж 8 дугаар сарын 30-нд монголчууд Шүэнхуагийн хамгаалалт руу довтлон устгаж улмаар Жионы морин цэргийн их айрамтай таарсан ч мөн адил буц зогчээ. 8 дугаар сарын 31-нд Жинтун хаан цэргийн хамт Томон өртөөнд хүрэв. Исэн тааш хэсэг цэргийг хошууч болгон илгээж хятад цэргийн өмнө зүгт байрлах гол руу хүрэх замыг хаалгажээ. 9 сарын 1-нд хятад цэргийн хүрээг бүслэн хилцээрхийг санал тавьсан ч Ванжин саналыг хүлээж авсангүй. Харин ядарч туйлдсан цэргүүдээ голын зүг дайран бүслэлтийг сэтлэн гарахыг тушааснаар ширүүн тулаан өрнөж дэг журмаа алдан хяналтгүй болсон хятад цэргийн олонх нь налагджээ. Монголчууд Мэн улсын цэргийн бүх тушаалтнууд ордны бараа бологсдыг устгаж асар их цэр зэвсэг эд тогшлыг олсон ав. Ванжин зутаж байгаад өөрийн цэргүүдэд алагдсан бол Жинтун хаан Монгол цэрэгт баригджээ. Зарим судлаачид 4000-аас хагас сая орчим цэрэгтэй Мэн улсын армийг Исэн тайш ойролцоогоор 100 дахин бага буюу ердөө 50000 морин цэргээр боц зогсон гэж үздэг. Томуугийн тулалдаан Мэн улсын түүхэнд хамгийн том ялагдал байв. Мохигийн тулаан нь Бат хааны баруун зүгт хийсэн аян дайны хамгийн чухал тулаан юм. Бат хаан Оросын олон ванилэг болон Киев хотыг эзлэн авсны дараа Цүбэдэ жанжны хамт их цэргийг удирдсан нь Европ твийн зүрхэнд нэвтрэх зорилготой байв. Зогсолтгүй түрэн ирж буй Монгол цэргийн эсрэг Унгарын 4-р Бэла хаан Унгар Хорватын нэгдсэн 65 гаруй мянган цэрэгтэй армийг бүрдүүлжээ. Монгол цэрэг Оросын нутгаас гарахдаа 3 хуваагдан гол хүч нь Унгарыг зорьсон бол Хадаан болон Байдар жанжны удирдсан цэрэг гол хүчний баруун жигүүрийг халахлах зорилгоор Польшид цөмрөн орж Монгол цэргийн түүхэнд тодор тэмдэглэгдэх бас нэг чухал үйл явдал болох Легницийн ойролцоо Польш Марева болон Германы цэргийн хамтарсан хүчтэй тулж бот зогчээ. 3 дахь хэсэг зүүн жигүүрийг халахалж Трансилвани руу довтлон өмнөд зүгээс ирэх нэмэлт хүчийг дарж авав. Бат хаан Сүбэдэ нарын удирдсан их цэрэг замд тулгарсан эсэргүүцлийг даран Сая голын зүүн эрэгт бусад цэрэгтэйгээ нийлв. Бэла хаан Сая голын баруун эрэгт өндөрлөг газар ашигтай байрлал эзлэн эргэн тойрондоо бэхлэлт бариулж эхэлжээ. Тулааны өмнөх өдөр голыг гатлах ганцхан гүүрийг Унгарын харваачид мөн Темплерийн Риц руу дамжуулалттай хамгаалж Монголын толгой ангийг буцахад хүргэв. Сүбэдэ жанжин хэсэг цэргийг голын гүйхэн хэсгээр гатлуулж өөрөө өмнө зүгт тавьсан нөөц гүүрээр Сая голыг гатласнаар 1241 оны 4-р сарын 11-нд Монгол цэргүүд голын баруун талд гарав. Энэ үед Бат хааны цэрэг гүүрийг хамгаалж байсан Унгар цэргийн эсрэг оньсон зэвсгээр чулуу харуулж эхлэв. Урд талаасаа сум, чулуун бороонд өртөж, хойд талаасаа толгой ангитай тулдаж эхэлсэн Унгарын цэргүүд ухарч гол хүчинтэйгээ нийлв. Ингээд Бат хааны их цэрэг Сая голын баруун талд гарсан ч тооны хувьд давуу талтай Бэла хааны цэрэгт гол руу шахагдан олон цаг үргэлжилсэн ширүүн тулдаан эхлэв. Гэвч бүслэлтийг хааж амжихаас өмнө Бэла хааны арим ухарч бэхлэлт рүүгээ буцав. Хэдийгээр Бат хаан маш олон цэргээ алдан дайралтаа зогсоохыг хүссэн ч Сүбэдэ жанжны зөвлөснөөр довтлогооныг үргэлжлүүлэн бэхлэлтэнд орсон Унгар Хорватын нэгдсэн армийг бүслэж оньсон техник галт сумаар зогсолтгүй харуулж байв. Зарим түүхчдийн үзснээр Бэла хаанд бэхлэлтэд хамгаалах хангалттай цэрэг байсан ч галт сумнаас айсан цэргүүд ялагдлаа нэгэнд хүлээн зөвшөөрсөн ноёдынхон уршгаар үлэмж хохирол амсав.
Европын зарим эрдэмтдийн судалгаагаар Сая голын тулсалтанд Унгар болон түүний холбоотнуудын 60 гаруй мянга, Монголын 30 гаруй мянган цэрэг оролцсон гэдэгч түүхчид уг тоон дээр одоо болтол санал нийлж чадаагүй байна. Жүвэний түүхэнд бичигдснээр Монгол цэргийн хүч дайснаасаа 2 дахин бага байсан бөгөөд унгарчууд нийт цэргийнхээ 80%-ийг алдсан бол Монголын тал мөн адил баггүй хохирол амссан гэжээ. Хүнд чулуу харвагч хиймэл гүүргээд цэрэг байлдааны олон чухал арга хэрэгсэл ашигласнараа энэ тултаан онцлогч магадгүй хамгийн чухал ач холбогдол нь монголчууд Европ төв рүү саад багтаа нэвтрэх боломж байсан юм. Бэла хааны удирдсан армийг эртний Ромын эзэнт гүрнээс хойш баруун Европ дахь хамгийн том арми гэж зарим төвчид үздэг. 1223 оны 5 дугаар сарын 31-нд Зэв Жанжин Сүбэдэ Батраар удирдуулсан Монголын 2 түмэн цэрэг зоригт Мстислав тэргүүтээ Киевийн Орс хийгээд Кипчакуудын хамтарсан 80 гаруй мянган цэргийн аримтай тулгарчээ. Түүхэнд Калка голын тулаан гэж алдаршсан энэхүү тулалдаанд монголчууд илт давуу ялд байгуулсан байдаг. Хорезмийн Мухаммед султааны хөөж устгах зорилготой хөдөлсөн Зэв Сүбэдэ нар 20 мянган цэрэгтэйгээ Кавказын нурууг даван зүүн Европ руу аяндаа хийжээ. Монголчуудаас зугтаж явсан Кипчакууд Оросын вангуудаас тусламж хүсэн цэргээ нэгтгэж Зэв Сүбэдийн цэрэгтэй байлдахаар болов. Оросын нэгдсэн арим Монголын туршуулын толгой хэсэгтээ тулгаран тэдгээрийг хялбархан ялаад толгойлж явсан хүнийг нь цаазаар авчээ. Зэв Жанжин Монголын 10 элчийг Киевийн ван руу илгээж тэдэнтэй байлдах бус зөвхөн Кипчакуудыг мөшгөж буйгаа илэрхийлсэн боловч элчийг мөн адил цаазаар ав. Ийхүү монголчууд дайтгаар болж Оросуудтай туршуулын хөнгөн аймаар тулдан ялагдсан дүр үзүүлэн ухарч 9 хоног зугтсан юм. Монголчууд Калка гол хүртэл зугтаад тэнд Оросуудтай жинхэнэ тулаан хийхээр бэлдэж байв. Ийхүү монголчууд 9 өдрийн турш зугтахдаа эд зүйл өхөр малаа сандран гээгдүүлсэн дүр үзүүлэхэд холбоотны цэргүүд ялдандаа ирдэн гээгцэн эдэд шунан байлдааны журмаа алдаж эхлэв. Ингэж явсаар 1223 оны 5 дугаар сарын 31-нд Зэв Сүбэдэ нар Калка голын цаад буюу зүүн талд гарч байлдааны байрлалд шилжин дайсныг тосов. Дайсны цэргийн байрлалыг зориуд сунгаж сольдуулсны эцэст гол гаталмагц шийдвэрлэх цохилтыг хийжээ. Өрхөнд орсноо мэдсэн Кипчакууд зохион байгуулалтгүй ухарч холбоотны игнэнд эмх замраагүй байдал үүссэнийг ашиглан Монгол цэргийн 2 жигүүр бүрэн бүслэж дайсныг бут цохив. Хэдийгээр хойно хоцорсон Оросын цэргүүд ирсэн боловч нэгэнт оройтсон байв. Энэхүү тулаанд монголчууд маш бага хохирол амсч дайсны цэргийг хүйс тэмтэрсэн буюу холбоотны цэргийн 10 хүнээс 9-8 алдсан гэж түүхчид үздэг. Энэхүү тулааны гол ач холбогдол нь Батхааны баруун зүгт хийх аян дайны эхлэлийг тавьсанд оршиж байгаа юм. Калка гэдэг гол өнөөдөр байдаггүй учир нь тулааны дараа Оросууд энэ гутамшигт ялагдлаа нуухын тулд голын нэрийг сольсон гэдэг. Одоо ямар нэртэй болсон нь баттай биш хэдий ч ихэнх эрдэмтэд Азовын тэнгис цутгадаг Калчик гол гэж үздэг юм. Зэв Сүбэдэ нарын 3 жилд 8900 км зам туулсан энэ экспедицийг дэлхийн түүхэн дэх хамгийн амжилттай аян дайнд тооцдог байна.